байцгаана уу? За, нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэх гэж байна. Миний хувьд соёл судлаач мэрэгчлээ Дашбалбарын Индра гэдэг хүн байна. За, Индрагийн цаг гэдэг нэвтрүүлгийг найз нь хийх болсон шалтгаан учир их байна. Яагаад гэхээр өнөөдөр Улаанбаатар хот маань маш их төвчрэлтэй, ард иргэд маань жоохон стресс ихтэй, бухимдал ихтэй байна. Тийм учраас мэрэгжлийнхаа дагуу улс төр, соёл, урлаг, шашин, байгаль их дэлхий гэх бүх сэдвээр наад захын соёл, наад захын мэдлэг өгөхтэй гоё амттай яриа, харахад бас их гоо зүйтэй ийм нэвтрүүлэг хий гэж зориод Индрагийн цаг гэдэг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлгийн маань хамгийн ихний зочноор миний хамгийн хайртай найз сэтгүүлч Оюун Цэцэг маань өргөдөн оролцож байна. Тэгээд урилгын маань хүлээн авсан чин сэтгэлээсээ талархлаа. За баярлалаа. Яг өнөөдрийн нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа нэвтрүүлгүүдийн нэгийг хийж байгаа эрхэм найз Индрадаа нэгдүгээрт баяр хүргэе. Хоёрдугаарт баярлалаа. За миний хувьд намайг олон баяр авагтай Оюун Цэцэг гэдэг. Би олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бизнес болон цагаачлалын хуульч талаар суралцаад ажиллаад амьдраа явж байгаа. Ийм Австрали Монголын хооронд бизнес эрхэлдэг ийм хүн байна. За найзынхаа ийм сайхан нэвтрүүлэг хийж аваад үнэхээр талархж байна. Намайг урьж аваад баярлалаа. За тэгэхээр чи битээр одоо нөгөө найз нь ингээ урилгуудаа ингээл зочтой харж ирсэн л та тэгсэн чинь ихэнх салбарт бас найзууд маань байгаа юм байна. Тэгээд би чамайг яагаад бас анхны зочнороо урьж оролцуулж аваа гэхээр нэгдүгээр чи битээр ингээ бас найзлаад кофе уун, ороо өдөш гарын залуу хүмүүс чинь те. Тэгэхээр маш олон эмэгтэй шүтэн бишрэгч крашууд те. Манай Огийг харсан бүх бүсгүүчүүд гүгээд ирдэг. Тэгээд гоо зүүн талаар их ярилцъя гэж бодож байна өнөөдөр. Хоёрт нь мэдээж чи хоёр улсын хооронд ажиллаж амьдарч байгаа хүн. Тэгэхээр энэ хоёр улсын хоорондын соёлын ялгаатай байдлуудын талаар ярих гэж бодож байна. За гуравдугаарт чиний эрхлэн явуулж байгаа боловсролын салбар, бизнесийн салбар дээр бас сонирхолтой мэдээлэлүүд юу байна? Энэ талаар ярилцъя. Тэгээ чамайг бол нөгөө мүлжих их олон талтай хөө учраас эхний зочнороо урьж оролцууллаа. Тэгэхээр сэтгүүлч мэрэгчлээ гэж байна, бизнесийн чиглэлээр явж байна. Сая ингээл нэвтрүүлэг эхэлж байхад хин нөгөө зочин хин нь хөтлөгч юм бэ гэхээр л явж байна л да. Яа сэтгүүлч мэрэгчлийг сонгосон юм бэ? За юуны түрүүн эмэгтэйчүүд над дээр ирдэг гэж байна л да. Намаа крашлдаг ч юм уу. Энийг нөгөө залруулж хэлэх нь зүг байх. Нөгөө хүндлэлийг авчирдаг. За миний хувьд бол хүмүүстэй хүндлэлтэй харилцдаг, ямар ч хүнийг ялахгүй харилцдаг. Тэр хүн цэвэрлэгч байна уу, бизнес эрхэлдэг хүн байна уу, ерөнхийлөгч байна уу, сайд байна уу хамаагүй. Ямар ч хүнтэй мэд мэдээд, ямар ч хүнтэй зөв харилцдаг. За тэр ер нь түрүүний гоо зүг гэдэг зүйл яригдахаас өмнө гоо зүг гэдэг юу вэ гэдэг нь чухал. За гоо зүг гаднаа 1000 гой сайхан харагдаад тэр бол гоо үзэсгэлэнтэй хүн, тэ эр хүн байна уу, эм хүн байна уу, эмэгтэй хүн байна уу гэж харагдахгүй. Үнэн хэрэг дээрээ гоо үзэсгэлэн гэдэг зүйл бол дотроосоо гэрэлтдэг тийм. Дээрээс нь хүндлэл дээр суурилдаг аливаа харилцаа. За тийм болохоор нөгөө эмэгтэйчүүд надад илүү дуртай байдаг байх гэж бодож байна. Яг л нөгөө хүндэлж харилцдаг, буцаад хүндлэлийг дагуулдаг тийм. За хоёрдугаарт нөгөө яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ гэдэг асуулт. Би хүүхэд байхасаа үеэл хичээгээ ингэж хүндэлж хайрлж шүтэн биширж өссөн. За манай ихч бол нэвтрүүлэгч юм ихтэй. За тэгээд би нэвтрүүлэгч болох юмсан гэж боддог байсан. За нэвтрүүлэгч болсон уу би болсон. Нэвтрүүлэгч болсныхаа дараа би юу харсан бэ гэхээр би яг нэвтрүүлэгч хүн бол биш юм байна. Би илүү нөгөө репортер талдаа, ньюс анкер талдаа юм сэтгүүлч тий хүн юм байна гэдгийг ойлгосон. Ер нь бол миний хувьд юу гэдэг гадуур мэдээ бэлтгэж аваад тэр мэдээгээ өөрөө бусдад ингээ хүргэхдээ илүү кайфтай, илүү дуртай байдаг учраас өөрийгөө яг сэтгүүлч мэргэжилд илүү хайртай байна гэдгийг ойлгосон. Монголд байхдаа MNB Eagle телевизэд ажиллаж байсан. Австрал бол нөгөө Television Sydney гэж жижигхэн community телевизэд тэнд ажиллаж байлаа. За аль талдаа бол би сэтгүүлч мэргэжилд хайртай. Гэхдээ өнөөдөр би яг сэтгүүлчээрээ юу гэдэг үр дүнтэй ажилласан гэж бол өөрийгөө хэлэхгүй. Ер нь бол сэтгүүлч мэргэжилтэй.
ямар тач одоо сэтгүүлчийн одоо этик, ёс зүй, ур чадвар те бусад зүйлс нь байсан байх гэж итгэлтэй байна. Энэ мэрэгжил таартай. Гэхдээ бас хүүхэд байхаас эхлээд нөгөө бизнес төл тавиад явсан учраас өнөөдөр яг бизнесийн салбараа сонгоод явж байгаа. Тэгэхээр сэтгүүлчээс шууд ингээд бизнес болсон гэж чинь чамайг бол ихэнх хүмүүс нөгөө Оги брендээр мэддэг те. Оги брэнд би ч өөрөө бас үнж хэрэглэгч нь. Тэгээд Оги брендийг Түфэл цүнх гэдэг нэмэгдээ үнийг тооцдог. Энэ брендийг үүсгэн байгуулах шалтгаан юу байсан бас? За хөө сэтгүүлч бол ичээсэн байхад бизнес дүүс санаа хаанаас гарсан? Тэр сэтгүүлч дээр дахиад нэмж хэлэхэд бас нөгөө 107.5-ийн нөгөө нэвтрүүлэгч нөгөө хүүхэдтэй нэвтрүүлэг гэдэг үү? Тийм. Ариун нэгчтэй. Ариун нэгч бас нөлөөлсөн. Тийм. Хүүхд байхдаа би чинь бичдэг хүүхд байлаа. Эссе бичдэг, уралдаанд оролцдог, идэвхтэй хүүхдсэн. Тэр хүнээс бас аюул их инспирэшн авсан. За, Оги брендийг үүсгэн байгуулад явхад бол ер нь миний ээж аав бизнес эрхэлдэг хүмүүс ахгүй юу? Өөр жоохон бахасаа эхлээд одоо бизнес гэр бүлд өсөж тэгээ ээж аавынхаа унахыг харлаа, босхыг харлаа. Бид нэр бүр одоо манай аав ээж одоо яг одоо ингээ харахаар миний анзаарч байгаагаар яг одоо бидний өнөөдрийн насн дээр манай аав ээж бас унжсэн байгаа байхгүй юу. Тэгээ манайх тэгээд Баянзүрх дөрвөлөө нүгээд тэнд бас хэсэг амьдарсан. Маш гоё хүмүүстэй найзалж нөхөрсөн, таарсан. За ингээд ер нь бол би бүр хүүхэд байхасаа л бизнесийн гэр бүлд өсөөд тэр бизнес унж болт юм байна. Босох хэрэгтэй юм байна. Бос чаддаг байх хэрэгтэй юм байна гэд ээж аваасаа маш их суралцсан. Анхны бизнесээ би бол ээж автайгаа 13 наснаас эхэлж хийсэн. За тэгж явж байгаад Оги брендийг бол сүүлд 2016 оноос хийсэн. Бас нэлээд удацсан юм биш үү тий. Сүүлийн 2 жил бол би анхаарал хандуулж чадаагүй. Эрхэм хэрэглэгчд, үйлчлүүлэгчдээс хөлцөлөгчээ. Гэхдээ Оги брэнд одоо Италийн Фермо гэдэг хотод гараар хийгдэж байгаа. За эхний самплууд бэлэн болчихсон байгаа. За зарим одоо бүтээгдэхүүн маань одоо Сидней хотод буучихсан байгаа. Би бүгднийг одоо клиренс хийгээд авах хэрэгтэй байхгүй. За одоо очихороо бүтээгдэхүүнүүдээ аваад ер нь бол анхны зураг авалтнуудаа хийгээд ер нь эх жилээс Оги брэнд дахин шинэ одоо төрхтэйгээр гарч ирнэ гэсэн үг. Made in Italy гэж гарч ирнэ шүү дээ. Made in Italy. Гараар хийгддэг нь онцлогтой. Тийм. Итали гэхээр одоо тэгэл загварын дүрслэх хурлаг, гоёл чимгэлийн одоо бүр суур те хот гэж шууд бодогдож байна. Тэгээд тэнд гараар хийж байгаа, австрал хийж байгаа хоёрын ялгаа нь юу? Бид нэр өмнө нэг жижиг одоо жишээлбэл гар утасны одоо кейс, жижиг одоо төрөвч, тэгээд нөгөө карт холдер гэх мэт бүтээгдэхүүний австралд хийжсэн. За бусад бүтээгдэхүүн бол Хонконг, яг үйлдвэрийн. Тийм, Хонконгд хийгдсэн. Тэгээд одоо бол Итали руу нүүж байгаа. Нүүж байгаа гол шалтгаануудын нэг мэдээж хэрэг бид нэр өсөн твчих хэрэгтэй, сайжрах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө одоо улс төр одоо болон бусад асуудлаар Хонконгод бүтээгдэхүүн хийх нь өөр өндөр үнэтэй болчихсон. Тийм учраас бид нэр одоо Италид хийгдэх нь ер нь бол үнийн хувьд ойролцоо болсон. За цаг хугацааны хувьд бол Италид хийх нь илүү удаан байдаг. Италийн Фермо хот нь болохоор бүр хэдэн 100 жилээрээ одоо зөвхөн гутал одоо хийдгээрээ алдартай юм жижигхэн юм хөгшин хот байгаа. Нөгөө Бордо гэд вайн гаргадаг аймаг шиг хот гэдэг шиг л яг гутал хийдэг юм гутлаар алдартай газар байна тийм. Зөв. Би чамайг ер нь таавчтай мө пүүцтэй ах нэг ч хараагүй биш үү бодоод байсан. Тэгээд ийм одоо ер нь бол Монголын улсын хотын годамжаар түүхэлтэй алхаж ажиллаа хөдөлнө гэдэг бас л эр зориг шаардсан ажил гэдэг шүү дээ. Тэгэхэд ингээл түүхэл хүмүүс бол өндөр өсгөдтэй явах. Ер нь одоо ийм соёлыг өөртөө яаж даадуулсан бэ? Би бол ерөнхийдөө заримдаа бол бүр за бий чадахгүй гэд шууд кет өмсөл түүхлээ цүнхлээд явчихдаг байхгүй. Энэ хүний онцлог гэдэг юм билээ. Би ер нь ихтэй эмгтэй хүн гоё эмгтээлэг зүйлээс ингэж гоё кайф авдаг. Тэрнээсээ таашаал авдаг. Тэрнээс бус би батад юм уу, доржид юм уу, долоорт юм уу таалагдах гэж хувцалдаг тий. Өөрөө гоё өндөр өсгөд өмснөөсөө тий таашаал авдаг. За өндөр өсгөд өмсөх нь буцаад эмгтэй хүнд нөгөө гоё бие галбиртай байхаас гадна цэгцтэй байхад тустай. Сүүл би нөгөө эмнэлэг твтэд нөгөө Монгол эмчилгээ хийлгсэн. Уламжлалт эмчилгээ хийгээд уламжлалт барай хийхэд нөгөө уламжлалтын эмч маань
ямар гоё нуруутай, ямар гоё биетэй эмэгтэй вэ гэж байгаа байхгүй намайг. Тэр нь зөвхөн нөгөө гоо үзэсгэлэн талаасаа биш. Миний бүх булчин одоо зэрэг хөгжсөн. Дээрээс нь нөгөө нурууны ямар ч суулт байхгүй. Нуруу маш юм цэгцтэй цэх. Тэгээ хөлийн булчин одоо нөгөө хоёр талын ташаа өгдөг гэсэн үг шүү дээ. Тэрийг ямар гоё юм бэ гэдэг нөгөө юмч маань ийм хүнтэй ер нь одоо юм олон жил барай ихтэй баг таарлаж байгаагүй гээд тэг бид тэр ярилцж байгаад битэрийн зүгээр ярилцсан сэдв юу байсан бэхээр бас өндөр өсгийтэй гутал өмсдөг болохоор хүн нөгөө цэгцтэй зүв байдаг. Одоо юу гэдгийг өндөр өсгийт өмсдөг юм ихтэй нөгөө ингээд суугаад байдгүй бүтэж явдггүй те ер нь цэгцтэй байдаг. Тэр их нөлөөлт юм болоо гэж харсан. Түрүүнд яг нөгөө гооцоо гэснээс чи хүндлэхээс эхлэн гэжсэн шүү дээ. Би бол гооцоо дээр нэмээд бусдыг гэхээс илүү хүн ер нь эхлээд өөрийгөө хүндлээд эхлээд өөртөө хайртай байгаад эхлээд өөрийнхөө үн цэнийг сүнсийг гэх юм уу те тэрийг хайрлах нь магадгүй дараа чинь тэр гоо зүй гоо үзэсгэлэн боловсрал гэдэг зүйл рүү ойртох тэр дөхөн болдог болов гэж боддог байхгүй. Хин нэгэн өөрийгөө одоо олно гээл нэг баахан ментортэй маш их подкастууд маш их олон ном гэлээдэг. Тэнд нэг өөр хүний л үн цэний яадаг болохоос биш. Яг өөрлөгөө өнгөх тэр боломж нь хэр байдаг юм бол тий. Тэгэхээр би нөгөө Монгол эмэгтэйчүүд ялангуяа чамайг бол маш олон өсвөр насны охтууд дагдаг. Залуу охтууд дагдаг. Тийм учраас би чи яг энэ дээр нөгөө чууртаа маш хүндэтгэлтэй ханддаг штэ тий. Ер нь битээ энэ сэдвэр маш их хэрэгтэй кофе уучихт. Тэгэхээр энэ тал дээр бас тодруулж яриад байгаа. Энэ маш зөв асуултыг чи асууж байна. Яг үнэндээ хүн өөрийгөө олно гэдэг чинь хамгийн чухал зүйл юм байлээ. Хүн өөрийгөө олдог. Гэтэ бас өөрийгөө алдах үе гардаг юм байлээ. Яг тэгвэл нөгөө гэр бүл үр хүүхэд одоо жишээлбэл байгууллага удирдаад явахаар ажилчид энэ цалин нийгмийн даатгал татвар маш олон дарамт шахалт үүрэг хариуцлагын дунд хүн явдаг. Хүнд ундаг үе байна, босдог үе байна. Хүн унсан үедээ өөрийгөө хаях гэдэг юм байлээ. Би бол өөрийгөө хайж үтсэн. Өөрийгөө бол би ер нь нэг 22 3 тата илүү олсон байх гэж боддог. Намайг өөрийгөө олох одоо хамгийн анх өөрийгөө хинбэ гэдгийг таних олоход миний одоо том хүү, миний хүүгийн нэр монгол нэр нь Гэрэлтод, англи нэр нь Жак нөлөөлсөн. Дараа нь дахиад би өөрийгөө хаях, өөрийгөө олоход дахиад миний одоо баг хүү Эдвардын монгол нэр нь Хувлаа байхгүй юу? Оо ямар гоё. Эдвард чинь бид нар ярьжсэн шүү дээ тий. 5 нэртэй би чамаас чи санаж байгаа бол би чамаас яг Хувлаа гэдгийг англи дээр одоо нөгөө латиноор бичдэг яаж ч вэ чи яг зөвийг олж өгöd чи надад олж өгсөн байхгүй юу? Тэгээ Хувлаа гэдэг нэрийг аав нь өгнө гэсээр хад өгсөн. Манай хүү 5 нэртэй Эдвардын хувьд. Яг тэгвэл Эдвардын нөгөө гарал угсаа нь одоо юу англи талаас харах юм бол язгуурт угсаатай хүүхэд байхгүй юу? Тэнгүү заавал аавынхаа талын нөгөө хоёр өвөөгийнх нь нэрийг авах хэрэгтэй байна. За. Тийм. Тэгээд Эдвард гэдэг нь өөрийнх нь нэр нь, Найт гэдэг нь болохоор манай Крисийн удам угсааны нэр. Тэнгүүтээ өвөөгийнх нь болохоор Стивен, Майкл гэдэг нэрийг оруулах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө Монгол одоо удам угсаагаа оруулъя гээд. Тэгээд бид хоёр ярилцж байгаад манай нөхөр Хувлаа гэдэг. Яг бол Хувлаа ханыг шүтдэг. Крис үед яг тэгвэл маш боловсролыг нөгөө шүтдэг хүн байсан. Маш олон улсын нөгөө хэл соёлыг ойлгодог ийм хүн байсан учраас Хувлаа хааныг илүү одоо хүндэлдэг шүтдэг юм байна л да. Бидний түүхийг бас маш сайн судалж гоё хүндэтгэлтэй хандсан юм шүү тий. Крис бол альва юм маш хүндэтгэлтэй ханддаг. Тийм. За тэгээд нэгдүгürt өөрийгөө олно гэдэг юм байна. Хүн өөрийгөө хайдсан байлээ тий. Тэр олон нэг ачаалал донд хүн ингээд сөхрөх үе гардаг юм билээ. Гэхдээ өөрийгөө хайсан байж болно. Буцаага заавал олж авах хэрэгтэй. Буцаагаад өөрийгөө сэргээх хэрэгтэй юм билээ. Тэр үед бол нэг тэгж өөр подкаст сонсоод ч юм уу эсвэл хүмүүсийн түүх уншаад шууд сэргдэг зүйл биш. Өөрөө өөртөө ажиллаж иж хүн өөрийгөө буцааж олж авдаг юм байна л дээ. За мэдээч хэрэг ялангуяа төрсний дараа хэсэг бие махбодын хувьд хүн ядардаг. Тэр үед өөрийгөө түр орхит юм билээ. Гэтээ буцаа заавал олж авах хэрэгтэй. Би ямар ч эмэгтэй хүнийг ер нь буруутгахгүй. Тэр хүн нөгөө амьдрал үзээд ирэхээр хүн нэг хүнийг буруутгаад л бусдаас нөгөө хайгаад инхээ байлдаг юм. Өөрөө өөртөө илүү ажилтдаг болчтой юм шүү дээ. Тэг заавч байхгүй. Тий. Ер нь ямар нэгэн алдаатай юм харагдах юм бол тэгэл тэрийг дуугаа өнгөрөөж чаддаг. Асуудал гарах юм бол харин тэрийг шийдэж сурдаг юм байна лээ л дээ. Хит олон одоо менторуудтай байгаад ер нь гэхдээ хүнд ментор байх хэрэгтэй. Чанартай. Тийм, чанартай.
За тэнгуүтэ харж агаад ментор чинь ямар байх хэвээр вэ гэхээр өөрөөс чинь дээгүүрэх хүн байх хэвээр. За бизнесийн ментор байж болно. Одоо жишээлбэл хувь хүний чинь ментор байж болно. Аль нь ч байж болно. Заавал ментортэй байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө аливаа зүйлд анализ зөв хийдэг байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ бид нар чинь подкастын хувьд хит их юм сонсоод тэрийг нөгөө нэг digest хийх нөгөө боловсруулах цаг биднэрт хэр байдаг вүлээ те. Тэр чинь одоо бүр сүултээ нөгөө хүнийг хитрхийх месап болдог шүү дээ. Нөгөө өөрийгөө ойлгохоо болдог болгодог. Тэгээд энэ их хурдцтай нийгэмд өөр ингээд ялангуяа залуу охтуудад нэг тийм хоцрогдоод байгаа юм шиг, хоцроод байгаа юм шиг мэдрэмж өгөөд идэв юм. Яг чиний хэлдгээр эрэгтэй хүнд ч гэсэн ялгаагүй. Одоо яагаад ингэж их сэтгэл гутрал, яагаад ингэ хурцтай нэг хин нэг юм байх гэж юм хоцроод байгаа юм шиг мэдрэмж аваад байна те. Би сая ч гэжтэй нэг хэдэн сарын найзынхаа төрс өдөрт очсон сууж исэн чинь танихгүй залуу охин ирсэн. Тэгээд бас нялх хүүхдтэй. Хүүхд нэг ой гарантай юм да. Тэгсэн би яаж одоо ингээ карьертэй ингээ хурдан нийгмийн харилцаанд хурдан орох уу гэдгсэн байхгүй тий. Чиний хийж байгаа ажил чинь хамгийн супер ээж шүү дээ өгөн тий. Тэг чинд юусаа яарах зүйл байхгүй гэж би хэлжсэн байхгүй. Тэг яг тэрийг бас өөрөөсөө асуужсэн байхгүй. Залуу хүмүүс яагаад ингээ залуучууд бид нар ингээ тайван баймаар байна гэдэг хэр их ачаалттай ажиллаж штэ яг одоо нэг ажилдаг насан чим чинь үеийн чим. Тэгэхээр би зорж асууж байгаа нь за тэгвэл хүн алддаг эмэгтэйчүүд бид нар алддаг. Тэгвэл хүн болгоны босох нэг инспирэшн авах аргууд өөр байдаг шүү дээ. Чиний хувьд яаж юунаас инспирэшн авах вэ? За би одоо ингээд сүүлийн 2 жил бол нөгөө амьдралдаа тулгарсан хамгийн их нөгөө сорилттой чаленжтай жил байлаа л да. Би яг хамгийн сүүлд бол нөгөө бүр 2 сард бүр маш жоохон хүнд талдаа өвдөд эмнэлэг твдээд гарч ирчээд гав ганцаараа ер нь хүн ганцаараа байхдаа л өөрийгөө олдог. Гав ганцаараа суугаад тэгээд ус руу ширтээ сууж байхдаа зүгээр яг бодсон. Яг л тэгэл бүх юмд одоо юу гэдэг муухагаар хамгийн одоо бүдүүлгээр хэлэх юм бол тий ямар нэгэн хуруу өгмөр санагдаад. Тийм шүү дээ тэгсэн. Ер нь бол зөв уучлаарай тий. Би бол бигэрэл байна. Хүнд асуудал тулгараал үз тий. Энэ асуудлыг уусаа шийдэх ёстой. Би ер нь хэн бэлээ гээл босоод ирсэн. Тэгэл би маргааш нсэн гэхлээр шаал өөр болсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хүн аливаа асуудлыг ойлгочхороо шийдвэр гаргаж чаддаг. Би бас 6 сарын 25-нд аюу том юм нүдэрээ хараад тэгэл маргааш нэмсгэлээд ёстой жинхнээсээ excuse me гэж босоод ирж байгаа байхгүй. Тэг хүн ер нь юм ойлгомжгүй байхаараа ер нь хамгийн стрессдэг. Тийм шүү дээ. Юмыг бодит юмыг хараад ойлгочих юм бол яг шийдвэрээ гаргаад явдаг. Би нэрээ сая хүүгээсээ бас аюу их юм сурсан юм байна. Манай хүү ер нь цэгцтэй, манай нөхөр хүү цэгцтэй ер нь аливаа юмд одоо дуурах юм бол ер нь нэг хүчтэй ганцны дуурдаг хүмүүс ахгүй. За манай хүү юу гэсэн бэ гэхээр нэг юм юу яагаад өмнө нь нэг найз хүнтэй байжгаад тэрийг хайцаа. Би нэг шамд хэлчихсэн шүү дээ. Тэр охиных нь тэр нэг юм зан чанарын юм таалагдахгүй. Өмнө нь болохоор яг тэр охиноо принцесс шиг гүн шиг гоё ингээд харилцдаг байжгаад тэгээд нэг жоохон өөрийнх нь одоо стандартад хүрэхгүй юм гараад ирэхээр нь тэрийгэ хэлээд засах гэж оролдоод тэггүй болохоор нь шууд хайцсан байхгүй. За тэрний дараа нэг охинтой одоо найзлаад тэгээд тэр нь бас гадаад охин л доо. Тэгээд тэр охинтойгоо онлайнаар найзалж байгаа сая Австралид очиод уулзаад найзалж байгаа юм лээ. Тэгээд тэр охинтойгоо найзлал эхний үед нь би хүүгээсээ миний хүү чамд энэ охины яг юунд таалагдаад байгаа гэсэн чинь хоёрхан зүйлсэн. Нэг нь ээжээ энэ охин өөрийн гэсэн төлөвлөгөөтэй план. Тийм төлөвлөгөөтэй. Хоёрдугаарт энэ охин одоо хүнтэй одоо нэг англиар хэлж байгаа юм л да. Хүн гэдгээрээ нөгөө тархиараа хоорондоо ингээд ярилцаж ойлголцдог. Оюун санааны хувьд ярилцаж чаддаг. Тийм ярилцаж өгсөн хүмүүс шүү. Тэр нь таалагдсан юм. Тэгэл тэгэхэд одоо жишээлбэл ингээд Монголд одоо юу гэдэг бид нар ингээд гэртээ суухыг гарч байгаа шүү дээ. Тэр нь ялах хүүхдтэй хүн чинь гэртээ сум төлөвлөгөө хэрэгтэй юм билэ. Гэртээ 2 жил сууж байгаа бол 2 жилээ сууж. Сайхан хүүхдтэй 100% цагаа зарцуулж тэ. Дараа нь харин 2 жилийнхаа дараа юу хийх вэ? Тэр үедээ өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэд төлөвлөгөө байх хэрэгтэй юм билээ. Тийм. Өөрийгөө хөгжүүлэхэд юу гэдэг нь зүгээр өдөрт 1 цаг хангалттай. Өдөрт 1 цаг хангалттай. Тэгээд юун дээрээ хөгжүүлэх юм гэдэг нь чухал. Зарим хүн одоо зөвхөн бие махбод дээрээ хөгжүүлмээр байж болно. 1 цаг чи хангалттай.
Ахаад оюун санааны хувьд хөгжүүлмээр байж болно. Нэг цаг бас л хангалттай. Тэ эсвэл хүүхдүүд одоо IELTS ч юм уу англи хэлний тестэд бэлтжээлээ гэж үү. Тэгхийн бол харин нэг цаг хангалттай биш 4 цаг байх хэрэгтэй. Тэ гих мэдчлэн юу хийж юунд бэлтэж байгаагаас шалтгаалаад цаг нь өөр байна. Тэгвэл тэр цагийг яаж байлгах юм? Өглөөдөө юм уу, оройдоо юм уу гэд төлөвлөгөө чухал байгаа ч тийм. Би эндээс харж байхад Австральд чи яг мэрэгчлэрээ сурч төгссөн охтуудыг, бүсгүүчүүд, залуучуудыг Австральд яг мэрэгчлэр нь ментор хийгээд байгууллагуудад оруулж байсан санагдчихэв. Энэ бол одоо хүний амьдралд төвшиг тулгуур тусламж болох одоо хамгийн бодит зүйл шүү дээ тийм. Холбоо танил тал гэдэг бол аль ч нийгэмд аль ч салбарт маш чухал гэдэг. Тэгэхээр чи энийг одоо хэдэн хүн энэ дээр ингэж одоо төлөвлөгөө гаргахыг зааж мэргэжлийн салбарт нь ажиллах боломж олгоо. За хэдэн хүн гэхээр бас жоохон нөгөө тоо хэлэхэд хэцүү л те. 100 гаруй хүн бол байгаа гэж бодож байна. За эндээс бол би нэг 70 орчим хувь нь бол яг одоо ямар нэгэн байдлаар нэг бенефит те надаас юм авсан байх гэж найдаж байна. Хүн болгон нөгөө үр дүн гарна гэж байдгүй юм билэ. Яг байлах гэж оролдож хичээж болно. Гэхдээ боломжгүй юм билэ. Тэгэхээр ментор гэдэг чинь гэхдээ бэрд биш те. Ментортой байна гэдэг нь чиглүүлэлт лавна гэсэн үг болохоос шууд одоо тэр хүнийг ажилд оруулж өгвөл эсвэл шууд амьдралыг нь өөрчлөөд ийм хүлээлттэй байж болохгүй. Зарим хүмүүс бол яг тийм хүлээлттэй байдаг юм билээ. Гэтэл яг өөрөө хичээж байгаа хүнээс ямар гоё үр дүн гардаг гэж. Тийм шүү дээ. Мэргэжлэр ажиллаж байгаа залуучууд байгаа. Австралид. Цаашдаа ч ажиллах нь байгаа. Би одоо энэ хүмүүстэйгээ ингээд ажиллаад ахаад бол яг ментор хийгээд явна гэж бодохгүй байна. Яг бол маш их цаг тийм шүү дээ. Энерги зарцуулдаг. Дээрээс нь нөгөө олон өөр төрлийн хүмүүстэй харилцахаар тэр хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг би бас өгч чадахгүй хүмүүс байна. Яг бол би бэрд биш байхгүй. Гэтэл өөрөө тэр хүн зөв байгаад цаг хугацаа ордог. Хитрхи яарад байгаа хүнтэй ажиллахад ямар хэцүү дарамттай байд юм бэ. Тийм болохоор би тийм хүмүүст бол ахиж харилцах сонирхолгүй байгаа. Харин өөрөө хичээгээд одоо эзэн хичээвэл заяа хичээ. Тийм хүмүүсээс ямар гоё үр дүн гардаг гэж. Тийм учраас ер нь одоо хүн менторыг сонгохдоо ч тийм ментор нь буцаагаад одоо ментигээ сонгохдоо ч тэр аль аль нь бодолтой л ах хэрэгтэй юм билээ. Тийм. Ойлоо нөгөө их сургуульд ингээд хичээл орж байхад нэг сэдв ярьж байгаа өөр сэдвээр өсрөө ороо явчихдаг байхгүй. Тийм биш. Би нөгөө анханасаа манай ог их мүлжүүртэй хүн гэж ярьсан шиг. Би тэг сая л мэдлээ штэ нөгөө сургуулийн нэрний утга учир Эдвардын удам ухсаатай холбоотой юм байна. Харин тийм штэ. Тэгээ би ч өөр Австралид очиж байгаагүй энэ талаар сайн мэдэхгүй учраас гиснес борооны дараах мөнх шиг гэдэг шиг Монголд чанартай чанаргүй тийм ч сургууль тэр ч улс орны сургууль гэл маш олон сургуулиуд нэгдэж байна. Тэгээд би бол нөгөө өөрөө соёлын талын хүн учраас их хэлээрээ ярьдаг, их хэлээрээ сэтгэдэг хүүхдүүд илүү олшроосоо гэж хүсдэг төрлийн хүн. Одоо гудамжаар явж байхад бол бага насны хүүхдүүд бол за гүүр даваад бол ер монголоор ярьж байгаа хүмүүс баг байхгүй гэж хэлэхэд худал хэлсдэхгүй болж байна да тий. Тэгэхээр яг энэ дээр Австрали, Монгол хоёрын хамтарсан ийм боловсролын байгууллага удирдаад энэ дээр би нөгөө яагаад чамаас нэг тоцгож асууж байгаа гэхээр чи би хизээ хэлээ нэг чиний нээлтэн дээр үлээ чиний яриаг сонсож байгаад үлээ яг их хэлээрээ сэтгэдэг их хэл дээр нь бүр төлхөө анхаарна гэж байгаа нь надад маш их таалагдчихсан байна. За ер нь бол сайн сургуулиуд зөндөө байгаа. Би тэрэн дээр маш баяртай байдаг. За мэдээж сайжруулбал хэрэгтэй зүйлүүд ч байгаа манай боловсролын салбарт. Гэхдээ боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгээд боловсролын төлөө явж байгаа хүмүүсээр би бахархдаг. За 10 сарын эхний 7 хоног өөрөө багш нарын баяр те. Баяр хөөргий. Баярлалаа. Би бол бүх багш нараараа бахархдаг. Багш нар дотор хоёр янз юм билээ. Ерөөсө дунд гэж байхгүй. Ерөөсө маш өндөр этик ёс зүйтэй багш нар. Ёстой этик гэдэг зүйлгүй багш нар байдаг юм билээ. Тий. Тэгээд би бол гоё этиктэй ёс зүйтэй багш нараараа бахархдаг. За Монгол хэл соёлын хувьд би азтай л да яагаад гэвэл манай нөхөр дэмждэг ойлгодог учраас за Монгол хэл соёл бол бидний үр хөвгтдээ өвлүүлж үлдээх цорын ганц те одоо өв хөрөнгө байхгүй юу? Тэрийг байхгүй болгочих юм бол хичнээн харамсалтай бай. Тийм шүү дээ. Зүгээр л
гадаадаар ярьдаг Аз царайтай хүүхдүүд шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл Монгол хэл соёлтой байх юм бол энэ хүүхдүүд Монгол хэлтэй дэлхийн хүмүүс аахгүй. Яг үү. Монгол зүрхтэй Монгол хүн дэлхийн хүн байж болно. Гэтэл удам ухсаа хэл соёлгүй зүгээр нэг англиар ярьдаг тийм. Англиар ярихдаа нэг Филиппин одоо Вьетнам акценттай яриад яах юм бэ? Тийм шүү дээ. Тэгээ зүгээр нэг акценттай өөрийн хэл соёлоо мэдэхгүй. Дээрэс нь их хэлээ мэддэг хүний сэтгхүүн цар хүрээ өөрөө юм том байж чаддаг. Тэгээ их хэл дээрээ бодож чадчихээн. Сэтгэж чадчихээн. Дараа нь хоёр дахь хэл дээр, гурав дахь хэл дээр хичнээн одоо хязгааргүй сэтгэх боломжтой байлаа тий. Крисийн хувьд бол өөрөө хэл шинжилгээ хүн. Тэр хүн чинь 15 6 хэлээр ярина. Энийний 7 8 тий бүр магадгүй илүү академик төвшөнд. Тэр бүх хэлнийхаа улс төрийн мэдээллийг өглөө болгон сонсдог. Сэтгүүлийн үздэг. Сонингийн үздэг тийм. Ийм хүн байхгүй. Тэгээд буцаагаад энэ хүн биднэрт ямар шаардлага тавьж байгаа юм гэхээр Монгол хэл соёлоо хадгалж үлдээч гэдэг зүйлийг Австрал залуу тавиад байгаа байхгүй. Ямар гоё юм. Гайхамшигтай. Нэрээ тэгээд манай одоо хүүхдүүд яг баг зэрэг мэдээж хэрэг академик төвшин тийм сайн биш ч хоёулаа монгол хэлтэй. Харин би чамайг видео кол хийхэд Эдвардтай монголоор яриад харин баярлаад идэг байхгүй юу? Тийм шүү дээ. Яагаад гэхээр ингээд Америкт ч юм уу гадаадад байгаа зарим хамаатнуудын маань хүүхдүүд юм яг тэн төрсөн хүүхдүүд ялангуяа энд байсан хүүхдүүд арай өөр. Аав ээж нар нөгөө яг цэцэрлэгээс хай скул одоо тий ерөнхий боловсролын бүх шатанда өөр хэл дээр явж байгаа учраас аав ээж нь яг тэр хэлээр нь явчихд. Яг бол маш их завгүй ажил ихтэй тий. Тэгэхээр энэ бол нөгөө гадаадд байгаа монголчуудын бас нэг асуудал юм байна шүү дээ. Дотоод ч гэлтгүй тий. Би тэр хүмүүсийг буруутгах чадахгүй. Боломжгүй юм байсан шүү дээ. Яагаад гэвэл одоо Жак тэр чинь бас одоо нэрээ алаан болсон байхгүй 6 дугаар ангид багт нь. Жак чинь бүр уйлаад би монголоор ярмааргүй байна, англиар ярмаар байна. Ингээ монголоор ярихаар минь толгой өвдөд байна гэдэг. Тэр нь яагаад бол монголоор ярих нөгөө зөвхөн надтай ярьж байгаа учраас хөрх юмт монголоор ярихаар ингээ бодож яриад ингээ төвөгтэй англиар ярихаар ингээ шууд яриад байгаа учраас амар байсан байхгүй. Тэгээд би Жактай ингээ эхлээд уурлж үзээд дараа нь тайлбарлаад миний хөө өөрөө шийдвэрээ гаргаа. Ээж нь чамд өгөх бэлэг ерөөсөө энэ тэ монгол хэл, монгол соёл чи энийг миний өгж байгаа бэлгийг хүлээж авна уу ингээд хаяна өөрөө мэд тэ. Ээж нь юу ч хийж чадахгүй чамааг ингээд ярихгүй гэхэд ээж нь яах юм бэ чамааг яаж чадахгүй шүү дээ. Тэ. Гэтэ миний хөө монгол цустай монгол хүмүүс дэлхий дээр 10 сая байдаг. За энэ хүмүүсийн ерөөсөө магадгүй 4 сая тэ монгол хэлээрээ ярьж чадна. Тэр хүмүүс монгол хэлийг чухал гэж үзэж байна. Тэгвэл манай дэлхий чи хэдэн тэрбум хүнтэй вүлээ гэл орхисон. Өнөөдрийн байдлаар 8 тэрбум хүнтэй байна. Тэгээд маргаашаас нь эхлээд Жак надтай яг монголоор ярьсан. Тэгэл одоо ч хөрхөн монголоор ярьдаг. Би энийг л ерөн гоо үзэсгэлэн гэж боддог л доо. Яагаад гэхээр зөв үзэгдэх гоо үзэсгэлэн бол цаг хугацаатай. Бүх юм махан бие гэдэг юм хугацаатай. Хүний оюун санаа гэдэг зүйл үзэл бодол гэдэг зүйл цаг хугацаанаас ангид маш удаан хугацаанд оршин тохнох гоо үзэсгэлэнтэйгээр оршин тохнох боломжтой гэж үздэг. Тэрийг авч тээж явах зүйл маань өөр их л гэж бодоод байгаа. Одоо нэр битэрийн сонсогчид чинь дандаа машин бариа явж байгаа хүмүүс шүү дээ тий. Хоёлын ер нь машин барьж явах одоо юу замын төвчрөл байгаа асуудлын талаар ярилцах уу? Замын төвчрөлт одоо энэ хэлтэй холбоотой хэрэг одоо ингээл гудамж дагуу битүү англи хэл дээр, гадаад хэл дээр, дэлгүүр одоо олон нийтийн үйлчлэгээний бүгд англи хэл дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ийм жижигхэн улс орн, ийм баялаг төвхтэй, ийм том газар нутаг дээр байхад бид нар одоо ямар буужин нисгэж чадах биш. Энэ 3 саяла байгаа хүмүүс оюун санааны хувьд хүчтэй байж ижлийн улс орон цаашдаа хүчтэй байна гэж итгэдэг. Тэм ч учраас хийж байгаа одоо энэ боловсролын салбар ажлууд бидний энэ бүх ажил дандаа л энэ рүү чиглэсэн байгаа шүү дээ тийм. Тэгээ би нөгөө ихний зочин урьж байгаа шалтгаан маань ч гэсэн ер нь бол нөгөө гоо үзэсгэлэн гэдэг бол дотор гаднаасаа ингэж нийлэгжиж нийцэг дээр огтлцчихэж тэр илүү гоё гэрэлтдэг. Үнэн. Хичнээн нөгөө оюун санааны хувьд хүчтэй гоё байлаа гэд хүн гэдэг амтнд чинь 5 эрхтэндээ захирагдчихэдэг. Гоё сайхан зүйл идэхийг хүсдэг, сонсхийг хүсдэг, үнэрлэхийг хүсдэг, харахыг хүсдэг тий. Мэлэрхийг хүсдэг. Тэгээ нийгмийн л амтан. Гэтэл ингээд
миний эрх гээл те одоо эрдэм шинжилгээний хурал дээр гэдэг юм уу тухайн байгууллага юуны кодыг мэдэхгүй шагаал дэлхийн хөндлөө орж ирэл гооцоогүй хандна. Ер нь тийм уруулаа будаад өнгөө сонгоод будахыг хүртэл би урлаг гэж бодоод байдаг. Үнэн. Би санал нэг нь одоо жишээлбэл зүгээр л машин бариа явж байгаа тийм манай сонсогчдод машин бариа явж байгаа шүү дээ. Явж явах үед жишээлбэл нөгөө замын хөдөлгөөнд оролцоход одоо машин хүн тийм аль аль нь байгаа шүү дээ. Одоо машинтай явж байгаа тохиолдолд ингээд нэг машиныг оруулаад ахаад нөгөөх нь яваад дараагийнх нь ингээд ээлжилдэг тийм үү. Тэгтэл ингээд нэг урдуураа машин оруулчихад баг ингээд 5 6 7 8-9 аруулаа ингээд чигсээр орчин. Одоо тэр чин жишээлбэл замын хөдөлгөөнд их одоо нөгөө дараагийн хүмүүсийг оруулах сонирхолгүй болгож байгаа хгүй тэр хүмүүс. Гэтэл зүгээр л хүндлэл дээр суурлаад нэг нь оруулаад дараагийнх нь орлоо, дараагийнх нь орлоо гэд ээлжлээд явчих хэрэгтэй. Дээрээс нь гарцан дээр ялгаагүй. Гарцан дээр хүмүүсийг гаргаж байгаа. Тэгэнгүүт цаанаасаа гүйжрээл одоо юу гэдэг. За нэг хэсэг хүн явчлаа. Зогсоод нөгөө машинаа явуулаад дараагийн хэсэг хүн явах хэрэгтэй байхгүй. Гэх мэтчлэн нэг юм жижигхэн нэг дүрм журам нэг юм хүндлэл дээр нэг суурилсан юм байхгүй болчиход байна. Гэхдээ ингээд дохоогоогод орё гэхэр хурдаа нэмдэг. Би нэг эсрэг ажиллаад байгаа нь гайхаад байдаг байхгүй. Тэгээ ер нь бол нөгөө улс орны хөгжлийн нэг сүртэй статистик тоо баримтгээс илүү баг замын хөдөлгөөнд оролцож байгаа тэр соёлоор нь харчхад болж байгаа байхгүй юу? Яг үнэ. Тийм. Нэгэндээ хүндэтгэлтэй хандах, уужуу байх тий. Тэгэл харж байхад ард нь хүүхэд ямар ч одоо хамгаалтын сандалгүй аав нь ингээд тамхи татцсан өмсөн газар хайчихсан. Ээж нь уцаа ухчихсан тий. За би тийм юмыг ястаа харж чаддаг. Тэгэхээр ингээд тэнгуүтэй ингээд бүгд нэг ус төр ярддаг гэдэг шигтэй ингээд. Тэгэхээр ингээд нөгөө гооцоо тэр артч уг нь ингээд нөгөө хүн аимшигтай ертөнц яваад байна шүү дээ тий. Таныг авч гэр бүлийн ус орныг авч явах. Би санагдсан. Одоо яг нөгөө уулын зам дээр явж байгаад машинт явж байгаад амар дүр харсан. Нөгөө дээдл нь онгоод байна шүү дээ. Лүк нь онгоодаг машинд хоёр хүүхэд ингээд толгоо гаргаж явж байгаа байхгүй. Тэр нэг торомслол байхгүй. Болно шүү дээ. Йоо бүр тэрийг хараад зүр хөвдөд болтгоо бүр үнэхээр харж чаддаггүй. Гүцэд төрүүлж ороод би бүр ингээд юу яагаад аав ээж хоёрлоо ингээд заагаад ингээд толгоогоос ихсэрээд явж байгаа байхгүй. Тэр бол өстой амар дүр төр. Аим шин кино байна те бүр. Тэр бүр амар дүр төр. Дээрээс нь одоо нэг юм мотоцикл ч юм шиг те байк ч юм шиг нэг юм хүүхдүүд унаа яваад байна. Ингээд хоошоо болоод одоо ингээд автобусын урд ингэсэн явж байна. Би зөвөр тэрийг хараад ингээр зөвөр ерөөсөө л одоо ингээд харж чадахгүй байгаа байхгүй юу? Амар айж байгаа. Тэгээ энэс болж сар болгон өдөр болгоны эрүүл мэндийн амь насны одоо гарц маш их гарч байна. Энд дээр одоо бүр зориулж хууль гарч ах шиг байна. Миний цааш шүдэр тийм. Маш сонирхолтой яриа оронж байна. Нэрингээсээ одоо энэ машин тэрэг унаа замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс бүх насныхан оролцож байна. Тэгээд эндээс бол замын хөдөлгөөний соёл гэдэг зүйлээс бол их хотын соёл бол шууд харагдаж байна. Гэр бүлийн соёл харагдаж байна. Бие хүний соёл ер маш олон зүйлийг харах боломжтой болоод байна. Австрали яаж вэ? Олон нийтийн тээврийн хэрэгсэл гэдэг зүйл за аргал одоо ногоон автобуснаас болоод автобус нь л ажилд орохгүй бол аргал явж болохгүй байх гэдээсэн. Яг үүнд одоо энэ төвчрлийг харахад нийтийн тээврээр яг үйлчлүүлж байгаа юм хэр байгаа бол ер нь Австрали нийтийн тээвэр хэр хөгжсөн байдгийг. Миний мэддэг найзууд бол баг хэрэгэлдэггүй машингүй хүмүүс байгаад тах шиг байна. Би бол Австралид машин барьдаггүй. Ерөөсөө л нийтийн тээврээр явдаг гэсэн үг. Би автобус юм уу эсвэл нөгөө фери хэрэглээл ажил дээр очдог. Шаардлагатай ганц тохиолдолд одоо Uber буюу UB Cap-тай адилхан одоо үйлчилгээ явдаг. UB Cap гэснээс би бүр энэ дээр хэлье гэж утсан. Зуны одоо 3 сар нөгөө манай том хүүч ингээ Монголд байлаа штэ. Ерөөсө ганцхан бухимддаг юм юу гэж ингээд таксинд суухаар таксины нөгөө нэг юм одоо бүсэлдэг юм нь ажилтгүй. Хамгаалт. Тэрийг ингээд тийм ингээд доор нь ингээд хийдэг юм нуучд юм уу яа тийм ажилтгүй. Ерөөс тэр нь бухимддаг. Би бүсэлмээр байна гэж бухимдаад байгаа хгүй. Тэгээ бүсгүй такси явахаар би энэ таксигаар явахгүй ээжээ. Гэхдээ такси олдохгүй маш хэцүү байна гэхээр үгүй ээжээ. Бой гээд таксигаа шүү дээ. Хүний амь насны cancel хийж байгаа. Тэгээ cancel хийхээр тэр чин бүсгүйгээд би энэнийг ингээ cancel хийлээ гэж болохгүй байгаа хгүй. Тэр нөгөө UB Cap-ийн бас сонсоод аваасаа тий. Тэгтэл тэрэн дээр нь би торгуул төлнө. Төлбөрөө төлж штэ тий. Гэтэл үнийн хэрэг дээрээ UB Cap-ийн тэр таксийн бүслэх юмгүй.
Тэ? А тэгээд тэр нь ингээ бүр арчлын судлах нь бүр ингээ Европ руу орцсон байдаг үгүй тэр ингээд хайгаа тавиад болохгүй. Гаргаж авчихдаг. Тэгээд Жак сүултээ би юу бүсгүй таксинд суухгүй гэдээ уурлаа суухгүй. Үгүй хоёлоо хоцорлаа. Хоёлоо одоо ийм байна гэхээр ерөөсөө ойлгохгүй. Тэгвэл ойлгохгүй ч гэж үг нь наадахын стандарт шаардсан. Тэр чинь эрүүл мэнд амнаас л хамгаалж байгаа үгтэй шүү дээ. Тийм. Улаанбаатар хотод хэдий төвжирэлтэй авч гисэн цөмөр гоё. Суудлын бүсээ зүүж одоо заншиа гэж бүр уриалмаар байна. Ялангуяа хүүхэд бол бүр тойл байдаг байхгүй. Хүүхдүүдийг бага насны хүүхд цэцэрлэг сургуульд төгж бол заавал кар сит. Хүүхдэд зориулсан насан тохирсон машинда сандал авч тавиа. За ер нь анзаараад байхад замын хөдөлгөөнд орж байгаа ээж аав нар бол ингээд чиний хэлдгэр нөгөө осолдгүй толгой гарахгүй юм а гэд ингээд сууж яхаа өөртөө маш их ингээд замын хөдөлгөөнд оролцоод машин авч уцаа ухаад ард нь нөгөө хүүхэд нь ямар ч хараа хяналтгүй явж байгаа байхгүй. Тийм. Тэрэн дээр бид нэр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй тий. Ер нь миний найзын нэвтрүүлгийн сэдв их гоё юм л да. Гоо зүүн талаар одоо city culture тий энэ талаар ярьж байна. Би бол Улаанбаатар хотын охин. Би Улаанбаатар хотод төрсөн, өссөн, ихэвчлэн би түрүү хэлсэн Баянзүрх дүүрэг, тэгээд Баг тойрог те энэ хавьд би өссөн. Энэ хоёр хоёулаа миний хувьд бол маш чухал хэсэг те. Ингэнгүүт ингээд соёлын ялгаа те Монгол улсын одоо Австралийн юм уу би ч одоо нөгөө хийдэг ажил бизнесийнхаа хувьд маш олон улс хотоор ингээд явлаа. Монгол улс Улаанбаатар хот гоё байхгүй. Гоё үнэхээр өөрийн гэсэн өнгөтэй, өөрийн гэсэн өнгөчлөөтэй. Тийм. Ямар гоё гэж энэ дээр бид нэр сайжруулах юмудаа сайжруулад явчихад хувь хүнээс шалтгаалах, улс төрөөс шалтгаалах, төрийн байгууллагаас шалтгаалах асуудлуудаа өөрсдөө шийдээд явчихад хичнээн сайхан хот гэж бодно. Залуу хот Үзэсгэлэнтэй хот байхгүй. Үзэсгэлэнтэй намар цагт бүр үзэсгэлэнтэй. Харин тийм. Ер нь зам дээр ингэ явж байхад олон зүйл харагддаг л да. Хэвээ үнэхээр одоо машин яаж барьж явж байгаагаас хүнийг бас харж болно тийм. Маш дээрлэхүү явдаг хүмүүс байна. Гэтэ тэгээд эмэгтэй жолооч нар л буруутгаад байдаг бас эрэгтэй жолооч нар ч амар юм билээ шүү дээ. Би бас гэр бүлийнхээ бай маргалцдаг байхгүй юу. Энэ яг эмэгтэй хүн байгаа гэлдэгдэг байхгүй юу гэхээр яагаад энд ингээ бүхэл бүтэн хүүсний асуудал оруулж ирээд байгаа юм. Яагаад бидний буруу гэж чи бүр энэ уртлын машины хүнийг хараг эмэгтэй хүмүүс яг ингэж ярьдаг байхгүй юу. Гэтэ хамгийн амар нь нөгөө Австралид бас тэгдэг байхгүй нэг юм 45-аас 55 насны нөгөө яг хүүхдүүдээ ингээ зөөдөг. Яг бол Австралид нөгөө сүүлд хүнтэй суугаад сүүлд хүүхд гаргадаг шүү дээ. Тэгмээс 45-аас 55 насны хүмүүс нь хөвчлэн нэг юм жоох хүүхдүүдтэй нөгөө сургуульд нь зөөдөг хүмүүс л болж таард юм байна л да. Тэгмээд яг тийм ихчнэр заяа замын хөдөлгөөнд хамгийн бүдүүлэг оролцдог юм ээ. Тэр нь бас нэг юм юу лээ smooth FM гэдэг байдаг. Тэрийгээр нь яг тэгж бас хаяа гардаг байхгүй юу? Ингээд заримдаа яг сонсоо явахаар Гэхдээ машина зарахад айгүй цэвэрхэн эмэгтэй хүн барьж исэн гэдэг байхгүй юу? Яг логикийг ойлгохгүй байна. Гэтэ би бол сайн жолооч аа яг цэвэрхэн явдаг. Машина цэвэрхэн харсан маш сайн барьдаг. Тэгээд юм бүдүүлэг юм байхгүй. Ямар тач тэгээд бас бүр амар дээрлэхүүлээд авахгүй тэгээд хөөрхөн байрна. Тийм шүү дээ. Юм жилийн жилд энэ нөгөө нэг монголчууд ер нь альва улс орон болгонд очиход тухайн хүрээлэн байгаа цаг агаараас шалтгаалаад хүмүүсийн альвад хандах сэтгэл зүй их өөр өд юм байна. Ялангуяа энэтхэг бол маш дулаан орон. Бүр хэтэрхий халуун. Тэгээ тэнд бол энэ Монголд байдаг шиг энэ бөглөрөл энэ аимшигтэй зүйлүүд бүр зүгээр ямар ч асуудалгүй уурлах юм биш гэж байгаа байхгүй юу. Харин ингээд ийм маш том хавцсан шиг юм дээр ингээд баг мөргөлдөө зүгээр ингээд яваад өгдөг, шүргээд яваад өгдөг те. Эсвэл ингээд төвчөрч байхдаа юу ч болохгүй. Тэр нөгөө цаг агаар нь үгүй бас аимшигтай. Тиймэрхүү зүйлс аимшигтай. Хүн амын одоо их төлрөл гэдэг чинь монголчууд бол нөгөө эрс тэрс уур амьсгалтай жилийн 4 улирал нэг өдрөө болж өнгөрдөг хүмүүс бол ингээд монголчуудыг ингээд хараад хаад дулаан өдөр их дургүй юм шүү. Халуун юмд их дургүй. Зуны халуунд л жоохон бүглэрэл үсгэд л маш бохинд. Гэтэл баг эдэр ёстой айгуу тийм ад жаргалтай явцгаагаад харагддаг байхгүй. Ад жаргалтайгаар машинад халаагаар инээч гисэн тий. Тэгэхээр нөгөө монголчууд тийм хатуу хөтөө зүйл нь их тийм илүү дайчин зан чанарын сэргээдэг юм шиг байна. Миний анзаарснаар л бас тийм талтай тий. Би нөгөө нэг одоо нэг хит их тэр нөгөө мотоцикл, байк энэ төр ороод байгаа дээр санаа зовж байгаа юм. Одоо Бангкок шүү дээ. Бангкокт яадаг вэ гэхээр нөгөө
тим юмнууд нь хоорондоо шууд мөргөлдөөл өргөжлээд байгаа шиг ингээл босоо шууд яваад өгдөг. Тэрийг хараад ингээд би зүгээр яана гэж бодож байсан байхгүй амар юм аа гэд. Тэр бас л дулаан оронд байгаа тийм. Тэгээд гэтэл Монголд одоо тэгж байгааг ингээ харахаар би айдаг яана тийм болчих вэ гэд. Бид нэр өөрсдөө тийм замгүй ээжэж маш их тийм одоо тийм унаа хэрглэж байна. Дээрэс нь одоо тэр нөгөө юу гэвэл нөгөө ингээ барай яваад байдаг юм чинь. За мэдхгүй би тэрийг сте айгаад идэв би чинь. Тийм зүйлүүд бүр хэтэрхийх болсон. Тэгээд осол аваар болж байна. Буцаад нөгөө явган үнэ мөрөгж байна. Эсвэл машинтайгаа ингээд асуудалтай байна. Энд дээрээс зохицуултанд хурдан нэгдээс элцэгчүүд анхаараасаа тийм тэлэгдээ замууд нь зам өөрөө ингээд тийм хүмүүс зориулсан тээврийн тусдаа зам булангийн гаргаж өгдөг ч юм уу тий. Гэтэ Улаанбаатар хотод тэгж гаргах юу одоо юм space зайн байгаа юу? Тэрийг одоо хот төлөвлөлтийнхэн мал мэдчихэж байгаа. Тэгэхээр ер нь бол альва юм алдчихэж нэг өөрийгөө алдаад олдог гэдэг шиг альва улс орон хот олгон л ингээд өөрсдийн зам мөр тий түүхийг алтан оног туулаад хөгжиж яадаг. Ямар ч юмны эцсийн мөчөд дандаа хөгжил явж идэг гэдэг байхгүй тий. Гэхдээ одоо бусад улс орнууд одоо юу гэдэг 100 жилийн өмнө хийсэн алдааг бид нөр өнөөдөр тий 2024 онд хийгээд ах нь бас зөвөө буруу юу гэдэг асуудал гарч ирнэ тий. Гэхдээ яг нөгөө түрүүний ярьсан залуу хот гэдэг байгаа штэ. Одоо 1000 жил гэдэг юм уу 2000 жил байгаа суурин иргэншилтэй ингээл зам дээр явдаг, машин үйлдвэрлэдэг хүмүүс нь юм бөөнөрөө амьдарч сурсан тэр соёл гэдэг юм чинь гял сурчдаг гэдэг биш. Ингээ бүр хідэн үеэрээ дамжиж тэр цус руу н орж ирдэг гэж байгаа байхгүй. Гэтэл нүүдэлчин хүмүүс чинь яахад тий дураараа сайхан явж дуртай газраа хашаа башингаа барьчихын дуртай газар руугаа яваад өгөө. Тэгэхээр энэ бас нөгөө соёл хоорондын ялгаатай байдлуудыг би айгу хардаг баг. Тэгээд тийм улс орнууд 3000 жилийн түүхтэй хот 100 жилийн түүхтэй хот хоёрч одоо нэг нь настай хүн нэг нь дөнгөж хүлд орох гэж байгаа хөхөд хоёр л байгаа байхгүй. Тэгээд одоо залуучууд маш их хот тогтчул хот төлөвлөлтийн чиглэлээр сурж ирж байна. Мэргэжлийн салбарт мэргэжлийн хүмүүс орж ирж байгаад бол яг энэ асуудал дээр бол гоё ирээдүйд хөгжнө гэж бол харж байгаа. Боломж маш их байгаа. Биднэрт маш олон боломж байгаа. Би ер нь хэлдэг нөгөө жишээлбэл би өнөөдөр орж ирээд Монгол улсын ирээдүг өөрчлөхгүй. Гэхдээ миний оролцоотойгоор өнөөдөр боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт тэр хүүхдүүдийн ирээдүйн төлөө хийж байгаа боломжтой хаалган нээж өгж байгаа энэ байдлаас дэлхийн мэргэжилтнүүд дэлхийн одоо хүмүүс болоод буцаж ирээд энэ их орноо Улаанбаатар хотоо тэ Монгол гэсэн энэ улсаа илүү хөгжүүлнэ. Энэ бидний бэлдээд байгаа хүүхдүүд л тэрийг өөрчлөх хүмүүс нь гэж би итгэдэг учраас өнөөдөр ямар ч байдлаар унсан би өвтгөө одоо гөөл босч ирдэг. За нөгөө жолооч нартай зориулж бас нэг гомдол санал хэлмээр байна. За юу вэ гэхээр түрүүнд ярьжсэн гооцоо харагдах одоо өнцгөөс хүн чинь 5 метр хөө гэл тий. UB cabin нөө зам дээрээс такси барьна уу. Нэг асуудалт хэцүү байдаг. Ер нь лифтэнд суухад ч тэр ингээд үнрээр зодож алхах гэдэг. Тэгээ тэр үеийн тухайн үеийн хийж байгаа ажлын бүтээмжийг шууд байхгүй болгодог. Янз бүрийн сонирхолтой өнрүүд орж ирнэ таксинд суухад. Тийм учраас энэ лифтэн сухтаа ч гэсэн үнэртэй бас хитрхи их битгий цацаач ээ. Эсвэл хитрхи муухай үнэртэй машинда битгий яваач ээ. Тэгээ энэ бол одоо хүний бүтээмжийг маш хүчрхийлж байгаа шууд үнрээр ингэж байгаа байхгүй толгоо шууд өвтгөн тий. Ажил ярьчихсан. Чи бас адилхан юу юм бэ? Нөгөө үнэрлэх мэдрэмж чи илүү хөгжсөн юм байна тий. Миний одоо үнэрлэх мэдрэмж бүр одоо арай илүү өндөр хөгжсөн байхгүй. Тэр наад үнэрч юм хэвээр айгүй аимшигтай сэдв надад. Тий. Би гоё үнэрнээс маш гоё таашаал авдаг. Ер нь хүний гоё үндсэн үнэр гэж байдаг шүү дээ. Үнэрлээ усны үнэр биш. Тэр нь дурладаг. Хүний үнэр нь дурладаг хүн юм билээ би өөрөө. Тийм үү. Тийм. Тэгээд би өөрөө одоо яг нөгөө миний арьс бол маш гоё тийм жоо хөвч үнэртэй. Яг бол өөрөө нөгөө хүн гоё арчилж явах хэрэгтэй юм байдаг тий. Үнэр бол хамгийн эмзэг сэдв юм яа. Тэг ялангуяа маш одоо энэ хурцтай нийгэмд чинь фитнес явна, бүжгэнд явна, йогт явна. За тэгэл такси барина, гүүн харин алхана гэл те. Хүнд бол ингээ маш олон төрлийн хоолнд орно гэдэг ч юм уу. Зарим ингээд ресторан хоолны газраар үйлчлүүлэхээр хувцсанд нөгөө өнөр нь хэдэн цаг хэдэн өдөр явах юм үсэнд те. Тэгэхээр энэ өнөр бол одоо ер нь олон улсын дэлхийн маш том байгууллагуудад бол орхон шууд үнрээрээ бараг ингээд дурсамж үлдээдэг шүү дээ тий. Энэ үнэр гэснээс нөгөө монголчууд аягүй хэрэглээд байдаг юм юу үнэртүүлэгч шүү дээ машины. Тэрийг нөгөө хорт хавдар үсгдгийг Австралид бол нөгөө
юу яцаа аль бисаар мэдэгдсэн байлээ. Оо тийм үү. Тийм. Одоо тэр нөгөө өнөртүүлэгчийг хорт хавдар ингээ баваар үүсгэж юм байна гэдэг нөгөө судалгаа нь гарсан юм байна. Батлагдаад. Тэгэхээр манай залуус одоо тэр нөгөө өнөртүүлэгч хэрэглэхдээ маш болгоомжтой. Би тэр амар гоё реклам хийчихье заяа. За ямар өнөртүүлэгч хэрэглэх вэ гэдэгт чаддаггүй шүү. За чи мэдчихвэл би нэг Chams гэдэг брендийн Fusion дээр нүр царайнд болдсон шүү дээ. Өөр аяг олон жил хэрэглэж байгаа. Гэхдээ тэднийх ийм нөгөө Coca-Cola гэдэг ийм үнэртүүлэгчүүд оруулж ирж байгаа. Оо за. Тэнгүүд энэ одоо надад өгч бэлэг юм уу? Тийм. Тэнгүүд нөгөө бид нар чинь дөрвөн улиралтай нөгөө өвлийн хувцаад алт хийн. Оо за. Зуны хувцаад алт хийн гэдэг. Нөгөө хувцаа ингээ оруулж өмсөх ч юм уу ингээха үнэр шингэсэн гэдэг. Эсвэл фитнесийн хувцас нь маш их үнэр шингэдэг шүү дээ. Цүнхэнд. Оо ямар. Тэгэхээр өөрөө хувцас хоолны үнэр шингэдэг ийм газрууд руу цацдаг. Тэгээ маш зөвлөгөө. Тийм үү. Би зөвлөн өнөр байхгүй юу. Энэ гоё юм шүү дээ. Тэгээ энэ өөрийнхөө дэмждэг Chams брендийн энэ оруулж ирж байгаа альбиас нь оруулж ирж байгаа. Coca-Cola гэж хэлэх үү? Coca-Cola тийм. Энийг чам бэлэг болгон өгч байна. Баярлалаа. Энэ гоё бэлэг. Гиснээс дурладаг гэснээс та яаж дурлж вэ гэдэг шиг. Юунд ерөн дурлж байна? Заавал энэ ч одоо дурлан гэхээр л хүнд дурлан гэсэн одоо эрэгтэй хүнд эсрэг хүс биш шүү дээ тийм. Би бол нөгөө навчинд их дурладаг хүн байхгүй юу. Газарч байна, улс оронд яваа найзуудаа навч захин. Одоо бараг хэдэн орны мэд 40 50 орны бараг 100 200 гаруй навч байгаа цуглуулгад. Тэг хизээний цагт үзэгслэн гаргана гэж боддог. Ямар гоё. Чи юунд дурлж байна? Би угаасаа өндөр өсгийн хайртай. Өндөр өсгийтэд дээрэс нь өнөр нь миний хэлээд байгаа нөгөө өнөртэй усанд биш. Би ер нь яг тийм дурламтай одоо хүний дурлалын үед гэх юм би яг тийм дурламтай хүн биш байхгүй. Амьдралдаа ер нь зөвхөн маш бага дурлж ирсэн хүн. Мэдээж нөхөртэй бол хамгийн анх дурлаа тайрлаад тэ ингэ явжсэн. Ер нь ямар ч хүнтэй харилцаа үүсгэсэн би заавал дурлж иж ямар нэгэн харилцаа үүсгдэг байхгүй. Тэгээд ихэвчлэн би юунд дурлдаг вэ гэсэн чи би тэр үнэр юм лээ. Sorry. Хүний нэг гой үнэр гэдэг шүү дээ. Тэр үнэр тэг хувь хүний нэг юм яас хүний үнэр үгүй амтан бэ гэж ярьдаг. Хүний нэг юм юу гэдэг шүү дээ нэг юм аура мэдрэмж өгдөг одоо юу. Тийм энерги яг энэ хүнийх нь нэг юм за яаж тайлбарлах вэ? Хүнд нь айгуу дурлалт юм билээ. Одоо нөгөө маш цөөхөн дурлж штэ амьдралдаа. Маш цөөхөн дурлж үзлээ. Гэтэ ерөөсөө үнэрт нь тэр хүнийх нь тэр нэг юм харизм гэж яддаг шүү дээ. Тэрэнд нь харцанд нь хүний харцанд те дурлалт юм билээ. Тэрнээс шууд нэг юм сайхан залуу хараад өө энэ сайхан залуу юм дурлж ч юм. Тийм юм байхгүй. Одоо нэг гоё хүүхэн байна дурлж тийм байхгүй. Ерөөсөө л тэр хүнд нь үнэрэнд нь хамгийн чухал өгч байгаа энерги үнэр тэр энерги тийм харизма тийм зүйлд нь илүү дурлалт юм байна. Зөв. Би бол их дурлахаараа жоохон үнэнч дурлалдаг хүн байгаа. Би бол их дурламтгаа эхэлчихээ. Ямар гоё. Тэгээ дурламтгаа хүн чи сайн гэсэн. Тэгээ тэр дурлалаа гэх тэр нэг одоо гүнзгээрээ асуудал үүсгэж явж байгаа гэсэн үг биш шүү дээ. Яг л үнэлтэй нөгөө нэг эрэгтэй хүн тэр дурлаад байна. Тэр эрэгтэй биш байхгүй. Янз бүр юм. Одоо чи наваата би DJ болж байгаа. Тийм. Belly dancer хичээлж байгаа. Йогтас явах чаа. Тэгээд асар олон зүйлд ингэ сонирхож дурладаг байхгүй. Сайн байна. Тийм. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй гэснээс би энэ Улаанбаатар хотын ингээд гой залуучуудын хот штэ. Залуучууд амьдарч байгаа гой тод өнгийн хувц өмсөөсөө гой өмсөлцээд хайрлаж дурлаж тэ энэ гой хотыг чивээсэ гэж бодсон. Гой штэ тий. Тийм ингээд тийм үйл хийхээсээ баг ичээд нэг хаанаас бичлэг хийчих бол хаанаас тэгчих бол гэл тий. Тэгээд гой залуу хосууд гой урлаг соёлын орон зайнууд маш их бий болоосай. Тэгэхгүй оюун санааны юм гой гэрэл гэгээтэй болгох төвд их нээлтээсээ. Үнэн. Тийм. Тэгээ бас манай номын сангаар их үйлчлүүлээрэ гэдэг шиг. Номын сангийн үнэр аягүй гоё гэдэг байхгүй. Би хятадд явж байхад номын сангууд ороход үнэр байхгүйсэн байхгүй бас. Нэг юм нэг цаасны хуучин номны гэдэг ч юм уу тийм. Тэр шороо тоосны үнэр биш. Нэг тийм гоё цаасны үнэр яваад байгаа байхгүй. Тийм. Яг үнэр үнэр. Тэгэхээр тэр үнэрийг шингээж байгаа газрууд үндэсний номын сан, манай номын санд бол яг тэр үнэрүүд байдаг байхгүй. Тэгэхээр хүүхдийн гоё ном уншиж сургыг, гоё орчинд байлгыг бол бас үнрээр нь дамжуулж яг тэр дурсамжийг үлдээж болох байхгүй. Номын сан дээр бол яалтч үнэр байдаг. Жишээлбэл би нөгөө Австралид New South Wales мужийн нөгөө State Library их ордог гэсэн байхгүй номын сан руу. Яг тэр үнэр ингээл оронгууд ингээд тэр үнэр энд ингээд бүр ингээд байдаг байхгүй бүр нэг гоё дурсамж. Тэгэл ер нь
миний хамгийн анхны ажилдаа орсон. Хамгийн анх тэр ажилдаа нөгөө би өмнө нь хэлжсэн тий. Би миний англи хэл сайн байгаагүй байхгүй анх тэр телевизэд ажилд ороход. Тэгээ би өглөөний 4 цаг хүртэл нөгөө асуулт хариултаа бэлдээд өөрөө өөрийгөө бэлдээд тэгчээ 6 цагт нь босоод ингээд цаг 30 минут драйв хийх газар яваад очиж байгаа юм л та. Тэгээ ерөөсөө нэг 2 цаг унтаал. Тэгэхэд яасан бэ гэхээр намайг бүр англиар маш сайн ярьдаг гэж бодсон. Гэтэл би чинь нэгдүгээрт одоо акцент гэдэг юм байна те дуудлага. Хоёрдугаар гэх юм бол яг үгээ уулзсан үг хэлдэг. Жохон юм акцент бол байгаа. Гэхдээ нөгөө мэдгүй чадахгүй юм байсан байхгүй. Тэгтэл би яасан бэ гэхээр ерөөсөө яг мэддэг юм шиг бүх юмаа бэлдэж орсон. Ерөөсөө л бэлдсэн. Автоматар цэжилсэн, бэлдсэн. Зарим мэдгүй асуулт ирэх юм бол би тэр үед нөгөө сэтгүүл зүүн нөгөө нэг бас нэг тактик байгаа штэ. Мэдгүй юм гарах юм бол түлхүүр өгөн дээр нь дөрвөлөд асуулт асуугаавч гээд би ерөөсөө тэр үед өөрийгөө одоо англи хэл дээр ярьж гин гэж биш. Ерөөсөө өөрийнхөө мэддэг хэл дээр ярьж байгаа юм шиг яриа авцсан. Мэдгүй штэ. Мэдгүй юм бол маш их байсан. Гэхдээ би яг хүн рүүгээ хараад яг нүдрөө нь харж хагаад тийм үү. Тэгвэл энэ юу байсан бэ гэж мэддэг өгнүүдээ асуугаад та энэ дээр юу гэж бодож байсан бэ гэж яг ингээл нөгөө тэр улс төрийн нэвтрүүлэг гэсэн байхгүй зочтой аваа явсан. Тэгэл хөөх юм би ямар тач тэр телевизтэй нэг 10 сар ажиллах гэрээт ажилтан болоод ажилд ороод ингэ явж исэн. Тэгээд ер нь яг нэг хүний одоо хичээл зүтгэл гэдэг юм асар их байдаг юм байлээ. Тэгээд тэр хүнийг авардаг. Тэрнээс биш ерөөсөө нөгөө одоо замбраагүй байгаа юм. Эсвэл бэлдээгүй байгаа юм. Ойлгомжгүй байгаа юм. Ойлгомжгүй байгаа юм. Тэр л хүнийг алдаг. Яг үнэ. Бусдаар төлөвлөгөө манай нөгөө Жак манай үг хэлдэг. Ээж нөгөө төлөвлөгөөтэй таалагдсан гэдэг шиг. Машиндаа явж исэн ч төлөвлөгөө, гэртээ хүүхдээ харж исэн ч төлөвлөгөө, жолоо явж исэн. Гэтэ хаяа нэрээ хамгийн сонин залуу хүмүүсийн үед ямар ч төлөвлөгөөгөө гарах бас гоё байдаг тийм. Гоё гэдэг. Яагаад тэгэхээр залуу хүмүүс гоё штэ. Тэгээ би нэг юм уриалж болох уу? Залуус ингээд гоё баар маранд ороод ч юм уу те ингээд бүжиглэгээ тэнд одоо очиод бид нар нөгөө их алкогол ууж чаддаг хүмүүс биш байхгүй юу. Тэгээ гоё нэг glass of wine уугаад ч юм уу гоё ингээд бүжиглээл ингээд мэрэн штэ. Тэнгүүд хүмүүс тийм ингээд зогсоод байдаг. Дээрээс нь бичлэг хийгээд байдаг. Бааранд бичлэг хийхээ болооч. Зөвхөн бааранд орж байгаа бол гоё enjoy хийя. Тэнд цөмөрөө гоё бай. Гоё бүжиглэе. Тэгээ бүжиглэж байгаа хүн тэр хүнтэй явах гэж байгаа гэсэн үг биш шүү залуусаа. Гоё эмхтэй хүнтэй бүжиглэнэ, эрэгтэй хүнтэй бүжиглэнэ. Гоё зүгээр тэнд өөрийнхөө стрессээ гаргаад гоё байгаа байхгүй юу. Тэрнээс тэр баттай, долгортой, дулмаатай, Жонтой, Джонсонтой явах гээд байгаа юм биш ээ. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээ хүнтэй илдэг харилцаад нөгөө одоо харц тулгархаараа сайн байна уу гэдэг өнгөртөө штэ. Тэнгүүт тэр нь одоо нөгөө сэтэ хайж байгаа гэсэн үг биш ээ. Тэрийг ойлгох хэрэгтэй. Гоё сайхан эмэгтэйчүүд холгондоо асууж байна шүү манайхаа тий. Гоё байх хэрэгтэй. Дээрэс нь гудамжинд миний нэг харж чаддгүй юм би шууд нүдэ нуудаг юм юу вэ гэхээр гудамжинд пүү гэж шүлсэн хайдаг хүмүүс. Тэрийг харахаар л би бүр ингээ үнэхээр харж чадахгүй шууд нүдэ нуудаг. За бусдаар бол манайхан гоё шүү. За ингээд миний анхны нэвтрүүлэг энэ рагийн цагаар анхны зочин маань Оги буюу оюун цэцэг маань оролцлоо. Бид хоёр өдөр гоо зөө боловсрал, их хэл, соёл, үнээр, замын хөдөлгөөн маш олон сэдвээр л ингээ ярилцлаа. Эндээс бол нэгдүгээрт ингээ бусдыг хүндлэн гэдэг эхлээд өөрийнхөө хүндлэхээс эхлэх нь байна. Өөртөө хайртайхаас эхлэх нь байна. Тэгээд энэ их хотын соёл уур бухимдалгүй өөртөө хайртай оролцох нь бусдад ч гэсэн сайхан хүндэтгэлийг бий болгодог шүү гэж хэлээд энэ дугаарыг нэвтрүүлгээ өндөрлөе. Огидо маш их баярлалаа. За, найздаа баярлалаа. Хамгийн анхны нэвтрүүлгээрээ намайг өрсөнд баярлалаа. Сонсогчдод баярлалаа. Ийм богинохон хугацаанд сайн зүйл одоо тий олон зүйлийг ярмаар байсан боловч хугацаа бага байлаа. Тэгээд Монголын бүх багш нарт багш нарын баярын мэнд хүргье. Мөн ахмадын баярын мэнд хүргье. За баярлалаа. Баярлалаа.